1978 оны 12 дугаар сарын 7-нд Германы ЭМС Манчин ачааны хөлөг Бремагаа савана руу хөтлсөн. Энэ тэдэд 62 дахь аялал байсан бөгөөд бүх зүйл хэвэн байсан. Харамсалтай нонгоц хизээж хүрэх зэгтээ очиж хүрээгүй. Мөн дээрэс нь дахин олдоогүй. Ямар нэгэн асар том үхлийн аюултай зүйл энэ онгоцыг авч одсон. Энэ бол 10,000 жилд ганц удаа тохиолддог үзэгдэл. Энэ үзэгдэл өнөөдөр ч далаа дотор оршсоор байна. Hi guys, Temcoin дараагийн контентод тавтамарл. За энэ удаагийн дугаард хэдүүлээ яах вэ гэхээр 10,000 жилд нэг тохиолдог аимшигтай давалгааны талаар хамтаа үзэх болно. Энэ давалгаа бол түүхтлэгийн түүхэндх маш амар хүнэлт дагуулыг авчирсан. Тэгээ зогсохгүйгээр кинон дээр л гардаг аимшигтай давалгаануудын бодит баримтыг өнөөдөр хамтаа мэдж авлаа. За тэгээ та бичлэг хийхээс өмнө лайка дараагүй, subscribe дараагүй, subscribe дарж хэмжихээ битгий мартаарай. Намайг үздэг хүмүүсүүдийн баян хувь нь ерөөсөө subscribe дараагүй гэдэм билээ. Хэрвээ та дараагүй бол дарж дэмжихээ битгий мартаарай. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдөр бичлэгэндээ орцгоё. МС Манчин хөлөг онгоц бол 261 м урт, 83 ачааны чингэлэгтэй, 28 туршлагатай багийн гишүүнтэй хөлөг онгоц байсан. Германаас Америк хүртэл 5,070 милийн 18 зангилаад хурдтайгаар 11 өдөр тулах ёстой байсан. Гэвч 11 сараас эхэлсэн хүчтэй шуурга далайг эзэлсэн байсан. 1978 оны 12 дугаар сарын 12-ны 3 цагт МС Манчин хөлөг онгоц дохио илгээсэн бөгөөд гэвч дохио илгээснээс төд удалгүй дохион тасарч нам гүн болсон. Аврах ажиллагаа эхэл 100 гаруй хөлөг онгоц 16 нисэх онгоц энэхүү үйл ажиллагаанд оролцсон. Гэвч 12 сарын 14-нд ам аврах зай болцсон ч хоосон байсан. Завнуудыг 20 м-ийн өндөрт бэхэлсэн байсан ч ямар нэгэн хүч тэднийг урж авч далаад шидсэн байсан. Дэлхийн түвшинд ийм том хөлөг онгоцыг живүүлэх хэмжээний том давалгаад ерөөсө тохиож байгаагүй. Зарим нь далай мангас мэт зүйл дайрсан гэж таамагладаг. Гэхдээ эцэст нь 12 сарын 20-нд хайлт дуусаж бүх багийн гишүүдийг алга болсон хэмээн тооцсон. Эрдэмтэд энэ сүрлийг ерөөсө ойлгож чадахгүй байсан ч эртний түүхэнд асар том долгион 30 м өндөр давалгааг дурдсан байсан. Гэвч эрдэмтэд тэднийг үл томсорлон далайд 9 м-ээс дээш давалгаа байх боломжгүй гэж үзсэн байна. Гэтэл 1995 оны 1 сарын 1-нд Норвегийн хойд тэнгисийн Дропенер газрын тосны платформ дээр 26 м өндөр асар том долгионыг лазер мэдрэгчээр илрүүлсэн байна. Энэ нь анх удаа River View буюу хүчрэг давалгаа бодитоогоор оршин байгааг нотолсон юм байна. Судалгаагаар 20 дугаар зууны 2 дугаар хагаст ийм давалгаанууд 22 том хөлөг онгоцыг сүрүүлж 500 гаруй хүний амь насыг авч утсан байж болзошгүй гэж үзсэн. 2001 онд Max Way судалгаагаар Европын хиймэл дагуулаас 30,000 зураг шалгахад 3-7 хүний дотор 10 гаруй том давалгаа илэрсэн нь ийм үзэгдэл маш олон тохиолддог болохыг хэлсэн байна. Яа, 20 дугаар зуунд 26 м-ийн өндөртөө тийм том давалгаа хочсон гэхээр ямар амар сүрдэм харагдах вэ? Тэгэхээр ийм том давалгаа 500 гаруй хүн амь насаа алдсан гэхээр 2005 онд Норвегийн Даун аяллалын усан онгоц 21 м өндөр давалгаанд цохиулж олон өрөө эвдэрч байсан хүмүүс бас бэртэж байсан тохиолдол байсан байна. Мөн Африк болон Австрали зэрэг газарт Ocean Holes буюу далайд үгүй болсон хөлөг онгоцны тухай олон жишээ байдаг. 1991 онд Флоридад 5.5 м өндөр 27 милийн урттай давалгаа эрг рүү цохиж 100 машин живүүлж олон хүн гэмтээсэн. Энэ үзэгдлийн шалтгаан өдийг хүртэл ямар ч тодорхойгүй байдаг. Мөн 2008 онд MV Meteorborg хөлөг 30 м өндөр давалгаад өртөж байсан. Ийм давалгаанууд үүсэх шалтгаан нь одоо хүртэл бүрэн тайлбарлагдаагүй. Хоёр таамаглал ерөнхийдөө байдаг юм байна. Нэгтгэх нь давалгаанууд хурдтай хөдөлж давхцсан нэг хүчтэй давалгаа үүсгэсэн. Хоёрдол нь болохоор давалгаанууд энерги нэг нэгэндээ дамжуулан асар их хүч болгосон. Гэхдээ эдгээр бол цунами биш, цунами газар хөдлөлтөөс болж үүсдэг. Харин энэхүү үзэгдэл нь болохоор далайн төвд санамсаргүй болсон үзэгдэл юм байна. Мөн Nova байгууллага Wave Watch 3 програмыг ашиглан эрсдэлтэй давалгааг цаг тутам таамаглах систем бүтээсэн ч Rogue View ердөө 10-аас 15 секундэд бий болдог тул энэ технологи хангалттай үйлчилж чаддаг юм байна. Тэгэхээр бидний ирээдүйд шууд орчин тойрныг хурдан хяндаг тийм радар бүтээж байж л бидний үр сад аюулгүй байх боломжтой байна. Яа, тэгэхээр энэ Rogue View гэдэг энэ давалгаа бол 10-аас 15 секундын дотор л том давалгаа болцдог гэхээр бас учир нь одоо хүртэл энэ давалгаа яаж бүтсэн ерөөс тайлбарлагдаагүй гэхээр бүр ингээд далайд гармаар хүртэл санагдчихна. Дэлхийн түвшинд 2 дахь аимшигтай давалгаа. Канада болон Америк нэгдсэн улс хоёр 8,890 км-ийн уудам хилийг хуваадаг.
Тэд Lake Superior нуурыг ч хамтаа эзэмшдэг. Энэ дэлхийн хамгийн цэнгэн угсад нуур бөгөөд 568 км урттай 257 км өргөнтэй. Канадын Онтарио муж болон Америкийн Миннесота, Мичиган, Висконсин мужуудтай хилэлдэг. Нуур өөрийн гэсэн цаг ууртай 100 салхи цэрүүн агаар үүсгдэг. Өвөл хоримтлуулсан дулаанаа ялгаруулж дулаан агаар үүсгдэг. Энэ нь хүчтэй өвлийн шуургыг бий болгож байшингийн өндөртэй долгион үүсгдэг. 2018 онд 138 км/цагийн хурдтай шуурга 7.6 метрийн давалгааг нуурын эрэгт зогсон. Гэхдээ энэ нуурт 3 эгч гэж нэрлэгддэг илүү аюултай үзэгдэл байд юм байна. Энэ дараалан ирдэг 3 өндөр давалгааг бөгөөд завийг нэгэнт зогсон бол дахин зохиж живүүлдэг юм байна. Харамсалтай нь үүнээс болж олон усан онгоц сүрсэн юм байна. Мөн дээрс нэг тохиолдол нь 1975 оны 11 сарын 10-нд 223 метрийн урттай Эдмунд усан онгоц хүчтэй шуурганд өртөж 97 км/цагийн салхи 3 метрийн долгионтой үед гэнэт 9-11 метрийн 3 эгч давалгаанд өртөж живж бүх 29 багийн гишүүд амь өргөцсөн байна. 3 эгч хэрхэн үүсдэг нь тодорхойгүй таамаглаж байгаагаар усанд орох шорон өндөрлөг эсвэл хадан ханнаас долгионы ирч буцаж давхцнаас болдог гэж эрдэмтэд ерөнхийдөө таамаглалт юм байна. Lake Superior нуур дунджаар 147 м гүнтэй тул давалгаанууд нь 9-12 м л ерөнхийдөө хүрдэг тийм хязгаартай байд юм байна. Энэ нь болохоор 4 давхар барилгын хэмжээтэй ерөнхийдөө тэнцтэй байна. За тэгэхээр бид нар 30 м өндөрт давалгаатай нэг удаа нүүр тулах уу эсвэл 9-12 м урттай 3 удаа давхцах давалгаатай нүүр тулах уу? Яг үндэ аль нь амьд гарах одоо боломжтой вэ? За би л бол 3 удаа 9-12 м-тэй нүүр тулсан дээр юм болов гэж бодож байна. Тэгэхгүй бол 30 м-ийн давалгаа ингээд төмрөөд ороод ирэх юм бол ядаж л нэг 3 удаа тэсгээл бодох вэ л үү те. Та нар юу гэж бодож байна? Коммент дээр бичээрэй. За тэгээ 3 дахь аимштай том давалгаан баримтанд орохоос өмнө лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дараад бүгдээ нэг гоё давалгаалаад өгөөрэй. Тэгээд харж байгаа шлиг энэ олон судалгаа, энэ олон баримт тэгээ бас ингээд ярина гэдэг бас айгүй хэцүү байдаг юм байна. Тэгээд та яд миний хичээл зүтгэлийг үнэлээд лайк болон сабаа харамгүй дарж намаагаа дэмжээрэй. За хамтаа үргэлжлүүлцгээе. Ихэнх хүмүүс далайн ирэг дээр очиж сэлж амарч одоо элсээр самхаг барьж тоглодог штэ. Гэтэл заримдаа элсэн иргэн зүгээр алга болчихсон тохиол бас байд юм байна. Энэ хачирхалтай үзэгдэл нь болохоор Ирландын баруун эрэгт орших Дуагийн арал дээр 1984 онд тохиолдсон 198 м урттай элсэн эрэг хүчтэй өвлийн шуурганд бүрэн арчигдсан. Элсэн эрэг үүсэх процесс нь болохоор уул хадны үүрэнгүүд тэнгис цугларч давалгаанд эрэг дээр хаягдсаар элсэн эрэг болдог. Гэтэл энэ хүчтэй давалгаанууд нь элсний ширхгүүдийг арилгаж чулууг илэгдүүлдэг. Энэ процесс нь шуурганд илүү хэрчимжтэй юм байна. 1984 оны шуурганы дараа бүх элс алга болж зөвхөн чулуу үлдсэн. Гэвч 2017 оны улаан өндөгний баярын үеэр гинтийн татварлалтаар их хэмжээний элс эрэгт буцаж ирсэн. Энэ үзлээс болж аялал зуучлал өсөж 79 шинэ ажлын байр бий болсон. Гэвч 2019 онд далай бүхэлдээ элсэн эргийг авч чадсан байна. Тэгэхээр хэрвээ та амарлан жавах гэж байгаа бол тэнд элсэн эрэг байна уугүй юу гэдгийг заавал шалгаж үзээрэй. За тэгэхээр эрдэмтдэг ялгсан 4 дахь давалгаа. За далайн хамгийн том давалгаанууд нүдээр харах боломжгүй эдгээрийг дотоод давалгаа гэж нэрлэдэг. Далайн ус давхархтай байдаг. Дээд тал нь дулаан, доош болохоор хүйтэн, мөн дээрс маш их давстай болдог. Эдгээр давхаргын хооронд дотоод давалгаа гэж үүсдэг юм байна. Дотоод давалгаанууд нь 9-168 м өндөртэй байж чаддаг. Хамгийн том нь өмнөд хэдтийн тэнгисийн Лузоны хоолойд бүртгэгдсэн юм байна. Гадаргууд дээр нь зөвхөн барцгар болон толгор усан зургсууд харагддаг. Тэгэхээр дотоод давалгаанууд нь болохоор далайн шин тэжээлийн эргэлтийг хангаж дулааныг дэлхийд даяар тархахад чухал үр гүйцэтгэдэг юм байна. Үүгээр болохоор хамгийн хүчтэй давалгаанууд бидний харж чадахгүй гүнд л оршдог юм байна. Тэгэхээр 168 м хүртэл дотоод давалгаа бий болдог гэхээр хэрвээ энэ дэше гараад ирэх юм бол бараг хиттийн тэр иргэдэрх хэсэг бол тэр чигээр арчигдах юм шүү. За бас амар дотоод давалгаа гэж бас юм байдаг юм байна. За тэгэхээр хамтаа 5 дахь баримтанд оръё. Та гаригийн давалгаа гэж сонсч байсан уу? Энэ нэрийг сонсохоор хүмүүс болохоор Interstellar киноны одоо үзэгдэл санаанд ордог юм байна. Ихэнх хүмүүст. Гэхдээ энэ үзэгдэл үнэхээр дэлхийд болж буй зүйл юм байна. Эдгээрийн шинжлэх ухаанаар Россбигийн давалгаа гэж нэрлэдэг. Россбигийн давалгаа бол далайн агаарт мандлаас асар том долгионд хөдөлгөөн бөгөөд дэлхийг хүндлэн туулах чадвартай. Эдгээр нь газрын уур амьсгал хүчтэй нөлөөлдөг. Экваторын ойролцоо үүснэ давалгаа нь болохоор тэнгисийг хэдэн сар эсвэл 1 жилийн дотор одоо гаталдаг болвол харин туйлын ойролцоо үүснэ нь болохоор 10-20 жил зарцуулдаг юм байна. Энэ нь хүний нүдэнд ерөөсөө харагддаггүй зөвхөн НАСА-гийн хиймэл дагуулууд л илрүүлсэн. Гадаргуу дээрх хөдөлгөөн нь ердөө л 10 см орчим боловч усанд орох босоо хөдөлгөөн нь 91 м хүртэл хүрдэг юм байна. Россбигийн давалгаан дэлхийн эргэлтээс үүдэлтэй экваторын дээр
газар 1656 км/цагийн хурдтай зүүн тийш эргэдэг, харин туйл руу ойртох тусам удаашрдаг. Энэ ялгаа нь шингэн биетэд инерцийн хүчээр давалгааг үүсгэдэг. Тиймээс экваторын ойролцоо давалгаа нь болохоор хурдан, туйл руу ойртох тусам удаан хөдөлдөг. Эдгээр давалгаанууд нь дэлхийн уур амьсгалд нөлөөлж заримдаа өндөр түрлэг болон үер үүсгэдэг юм байна. Тэгэхээр хүний нүдэнд харагддаг зөвхөн НАСА-гийн химэл агуулгаас л харагддаг давалгаа гэхээр хэрвээ энэ яг хотын эрг хавцаа байсан бол яг л кинон дээрх гарах одоо процесс бараг л хүний нүдэн дээр гарна гэсэн үг. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Тэгээд хэдүүлээ дэлхийд дээр болж исэн аимшигтай давалгаануудыг хамтаа мэдэж авлаа. Бас хамгийн ихэнд гарсан баримт бол 10,000 жил үрдэ нэг удаа тохиох эрдэмтэн тогтоосон энэ үзэгдлийг хамтаа мэдэж авлаа. Имжлэг хэрэгтэй контент үзэх хүсвэл та subscribe, like дарахаа битэн мартаарай. Тэгээд дараагийн контентоор бас юу үзэх хүсэж байна? Таад маань бас комменттэй бас бичиж үлдээгээрэй. Хэрвээ та donation хийж дэмжих хүсэх юм бол энэ доор дансаа үлдээчээ. Тэгээд дараагийн контентын төгсгөл гой donation дээр бичсэн утган дээр гой хариулдаг ч юм уу, бас таад сэтгэлийг аягүй гой уншуулнаа. Тэгээд та donation хийх хүсвэл энэ данс руу donation хийж дэмжээрэй. За дараагийн контентоор уулзъя.